За хай. Хамтдаа эдийн маань үлдсэн нэг дугаараа хийх гэж байна. Учрыг үгүй гэвэл энэ дугаарыг үлдээч гэсэн байсан. Одоо захиалга орж ирсэн. Очиж байгаа заавал эдийн шүү гэсэн захиалга орж ирсэн. Тэгээд манай найз маань ирлээ. Тайван улсын дээдлийг тоглодог. Сагсан бөмбөгийн тамирчин. Хар багын найз Баясам нэрсэн байна. За. Юу вэ? Чи наатах гэдэг шууд зам. За. За. Хүсүү хийсэн захиалцаа хоочин доо. Тэ хидэндээ. Нилээж хидэв л. За тий. Сайхан хиддэг юм дөө минээс. Цөөвн алдарт цөөвн баяртай цай. Жаал очихоос өмнө за би ийм хоол шүүгээ захиалаад хэлсэн байсан. Би нөгөө ийм цөв иддэг нөгөө уусаа багтаа аав надаа ийм цөв хийж өгдөг гэсэн юм. Та яг зүгээр л амар нарийнхан гуралтай, нэмхэн гуралтай тэгээ нарийнхан хийж өгдөг. Тэгээ баясаа тэр манад нэг өрөө очиод хонох гээд гэсэн чи аав хийгээд тавьсан. Харин би яг хэлэндээ гинэ яг ахын гэдэг цөөвн хийх бах таа гэж бодож ирсэн. Тэгээ яг явсныхан дараа аав чи цөв гэдэг юмсгээд бараг 6-7 жил өнгөрчлээ. За одоо найзынхаа нэвтрүүлэгт нэвтрүүлэх гэдэг. найзынхаа блог нэвтрүүлгээ хийсэн. Хүсүү хүлээж байгаа л орлоо доо. Орлоо доо. Борцодгүй л аваад тавьчихвол. Яг. Мэлч өөрөө борцонд амар туртай. Чи бөө юм болж олно шүү дээ. Хурдтай жохор амар үнэтэй. Ямар гоё бэ. Тэнд хаяа найз гэнөрөө баяртай цай хэлж байна. Гэтэ нөгөө махан Монгол мах бичлэг орчин тэгээд хамт нөгөө Угаач нөөс. Тий, ер нь тиймэрхүү л махнууд. Амт муутай гэсэн дээ. Тий, ийм монгол шиг амт гарахгүй ш махнаа. Аа. Уухан минь юу гэж чи баяртай цай гэдэг байна шүү дээ. Цөөн уухан минь юу гэж баяртай. Хэлэн борцтой өвчнө юм ихтэй. Яг тэр хамт байж шүү дээ. Хүнд нэг тийм ингээд үнээр хамт ингээд өвчтөртэй. Яг тэрийг яхаад хэрэглэнгүүд. Тэгээ нэг зүгээр энгийн юмнуудаас юм нь өөр байна гэвэл одоо жишээлбэл бүдүүн гурал, нарийн гурал хоёроос өөр хамт гартай. Гэж би дүгнсэн шүү дээ. Ер нь бол өмнө ихэрчэлтээс тэгээ чанал малтнаас өөрчлөгчдөг юм шиг санагдаж. Түүнээс олдоо ингээл хүн болгоны зөвлөл ижлэх нь л байна шүү дээ. Энэ тэр нарийн гуралтай гэхээр гурлаа амар нарийнхан хэрчиж юм. Тэгээ амар нэггэлтчихэд тэгээд амар нарийн хэрчдэг гэсэн. Аяр бацлыг борцгоо. Яаж нэг хасаргүй бүр ингээд амар ш. Түмс тонгоос өр ногоомоо. Дандаа манайх нийт чаддаг юм. Сонгон сармас хамтлаж үрс ороогүй. Юу аа энэ сан. Салат. Чигийн нэрээ алдарт лонгийн салат гэдэг байгаа зү тэ. Чи бас лонгийн салат амар гэдэг шүү дээ. Жарын хүмүүс асуугаад ямар жаргуу гэдэг. Би харин Жонын сая харчлаа. Лонга өрөөл мэнэ золцдог. Тэгээ дээр нь баг юм шивнээд тийм жаргал дээр. Ярьдаг мартагаас ярьдаг гэдэг. Өнөөдөр битсэн зүг байж тээ. Өчтөр битсэн бол хэзээ шиг орохоргүй татар жоохон. За. Эх орондор самар байна. Гоё. Жилдээ л нэг ганц ирэх юм да. Гэтэ баг явсныхаа дараа бол жилдээ бол ирэх үстэй. Явсныхаа дараа ч бүр нэглийн 2-3 жил болчиход байна. Хамгийн удаанд 3 жил ирээгүй. Тэгээ тэгэхэд бол амар бүх юм амар өөрчлөгдсөн байсан. Одоо яг хөө жилдээ ганц ирээд байгаа болохоос жилдээ арайгаагүй. Та санаж байна уу? Санаа. Гэтэ бас
Нэг үед бол арай гайгүй болцсон. Хамгийн анхны эрэлтэн дээр мэн чинь онгоцны бодлоор буух гад яг ингээд цонхоор хараад өөрөө ирэхгүй нэлсэн. Тийм болчихсон юм чинь нөө. Өөртөө ч удаж байгаа гэж юм чинь. Анх явахт нь бөөндөө гаргаж өгөөл. Анх ирэлтэнд бөөндөө тосоол. Дахиад явахт нь бөөндөө гаргаж өгөөл. Сүүлдээ заад. Тэр анхны яваад маавал нэр хэдүүлээ хариулаад тэгснэ шөнийн нэшлэг байсан чинь баг гэрээсээ яаж маж ягаад ч тий. Яаж очиж матсан ч мэдгүй. 50 улсын дээд дээр тоглох мэдрэмж нь одоо юу ч юм бэ? гоё. Яг одоо бас юу яаж үзег үл юм л та маань. Монголын дээд тоглож үзег болохоор харьцуулах нь байхгүй. Тийм. Мэдээч яг гоо. Гэхдээ ер нь бол бид нэр ингээд одоо найзаараа ингээд бүхлөдөн 50 улсын дээдлийг тоглож байгаа ингээ бахархтай шиг өөрөөрөө тийм бахархах мэдрэмж. Яа хаяада байгаа. Байх уу. Одоо жишээ нь ихтэй тийм олон биш л дээ. Одоо жишээ нь хамгийн тод гэвэл нөгөө нэг маань ч оюутан багтаа ингээл 50 лиглийг үзэж байгаа шүү дээ. Мэрлэгтэй газар гээл те. Тэгээд яг ингээд мэрлэгт орсон анхны тоглолтын дээр нөгөө үздэг байсан хүмүүсийнхаа өмнө яг талбай дээр гинт яг өөрөөрөхгүй зүгээр тийм бодол дотор орж ирэл. Гинт оо би ингээд үздэг байсан хүмүүсийнхаа одоо өцөг ингээд тоглолт эхлэж шít гээл. Тэгэл ингээл уур амьсгал орчин тэгэл бүх юм нь өөрөө гамж. Тэгэл яг хаяа нэг тиймэрхүү нэг байна. Эсвэл яг амар игцтэй мөчттэй яг өмнө хизээж би одоо өөрийнхөө тийм зүйл одоо хийндэ гэж бодож байгаагүй юм а яг хийж мэснийхаа дараа ч юм уу тийм яг тэгэл яг нөгөө нэг хүмүүс ингээд дэмжих тэр юм сонсох хаяа яг тиймэрхүү үедээ л өөрөөр бахарах гэдэг юм уу. Тэгэхээр дөндөөс амар фэнт шүү дээ. Тэгэхээр бидний өнцгөөс бол амар бахарх юм л та. Уус ингээл бүхлөдөн 50-ны дээдлэгийн тоглолтог тэгснэ плей-оффын зурвал дээр гарант нэрлэгдэж тоглолтог ч юм уу тийм. Одоо л тэнд бол амьдраад тасчихсан баг. Одоо нэг тийм таад баг 10 жил болсон шүү дээ. Тэгэхээр амар сайн найзууд гэсэн нэг найзлаг уу. Анх оюутан болоод очихд л хэцүүсэн. Тэ. Чинхэн тэгээд зөөх нэшэдээ 100 тавсан да. Одоо тэгэл тэр үт чин гэдэг нөө одоо сүүлдийнх чинь суграас харуулж бид хамт байхад бол тавгүй. Тийм. Тэгээд тэр явах мэдрэмж нэмэр байсан. Яг уу бас яг уу харьцангуй гайгүй байсан. Яг уу хэцүү байсан гэхдээ харьцангуй гайгүй гэдэг нь одоо яваас өмнө маань дэше ороод тэгээд тустай болсон маа. Тэгтээ яг 50-нд. Тэр чөлөө цагаар уулздаг юм. Тэгээ одоо тэгэл баян баяр мараар ингээл хамт тэнд монголчууд байгаа шүү дээ. Хамт л байдаг. Тэгээ тийм хүмүүс нь бүр байхгүй болчиход тэгээ сүлдээ бүр хэцүү. Нэг баяраар уулзтаа нэг гоё юм шүү дээ. Бөөнд уулзсан. Хошур мошур салаад яжчихсан. Боломжоор тэгэл хошур салаад. Цайван хамгийн сандаг бол одоо цайван шүү дээ. Цайван бол яалцгүй хаа газар төгс бол гэдэг юм шиг. Одоо 50-ууд 80-ууд төсөөлөгдөхгүй шүү дээ юм бол. Ийм их төстэй бол яг байгаа гэхдээ чич намайг очил үлснэ гэдэг үстэй. Тэр ногоо гэдэг. Ноо гэдэг болсон шүү дээ. Нэг гартаа юм байж иддгээс мэлсэн шүү. 50-аас ч гайгүй. Гайгуулсан. Түүнээс юу ч хамаагүй өгчих. Тийм ээ. Талх цөөмөө гэж талхтай байж иддэг. Манайхаас одоо Бамбарт орсон гэсэн үү? Найз нөхдөд хэл сандаг уу? Санаж гэрийн мөрийнх нь. Одоо тэгээд
Одоо видео кол ярьдаг болоо. Харин тийм. Гайгүй дээ. Ямар Тэгээд санд уучлах мэдрэмж авахгүй шүү дээ. авахгүй шүү дээ. Ямар санд сүлд Видео колтой. видео калер нэг ганц хоёр би уусан шүү дээ. Видео кал уулт гэдэг. Одоо ирж мөрөөдөө буцахтай гайгүй болчихсон. Тий. Эхний хэдэн жил мэлчээ. Тэр буцах мэдрэмж бас амар хэцүү байдаг шүү дээ. Хаасан. Тэгээд тэгээд найз зөвхөн тэнцээ байгаа болохоор тэгээд бас гайгүй. Хэдэн жил болчихв? Найз хүнтэй. Одоо 5 жил 6 жил бараг болох ч юм. 10 жилээс сүүлийн 5 жил нь бол гайгүй байсан байна. Ингээд гадаад ингээд байж байгаа хэрэл найзууд ингээд санцсан юм хүлээлт дуудлах ямар байдаг вэ? Гоё шүү дээ. Тавдлаа. Тэгтээ сонинд жилмэл харц өгөөж байгаа чамаг ингэж ямар татна үлээж авах амар гоё юу? Гоё их. Тэгэл одоо нэг тийм зүрхэн байдаг гэсэн. Жил харьцахгүй байсан ч тэгэл нэг тэгж ингэхгүй тэгээ тэгсэр нэг яг бүгдээрээ уулзаал ингэхээр хуу чи ямар байсан ч гэдэг тэгэл ингээл жил харьцахгүйсэн бас тийм таг харьцаа байхгүй шүү. Яг хэрэгтэй үедээ би харилцаж байгаа. Тэгтээ нэг өдөр тутамдаа ингэ чадалж маталдгүй. Байнга надад харин тийм бодлоор ч амар сайн найз баясаа гэхэд хүмүүс ч гэсэн ингэ баясаа дээр хамгийн сайн найз байдаг. Би тэгээ бодсон чинь сүүлийн нэг амар сэнжүүдээ найзлсан юм уу та гэж бодсон. Чи жилдээ нэг ирж яхад нь чадсан ч сонир юм лээ. Уулзахгүй найзлаад яг юу яаж байгаа даас хоёр орчин өөр байгаа л та Монголын орчин 50-ны орчин тий. Монголчин болохоор ингээл амар их олон үйл явдал ингээл болдог. Дунд зөндөө шинэ ажлын найзууд инээ тэрэгэл орж ирдэг тий. Тэгвэл манай хувьд болохоор тийм юм бараг байхгүй байхгүй. Ингээл тэг цагсаад толол бэлтгээгээл ингээл жилчингээр ингээл тэмцээн хурдтай лигээр бол пүүз авгүй. Тэгэл шинэ найз нөхөд гэдэг юм уусаа байхгүй. Яг багийн найз. Багийнаар л амардаг дээ их үйтсэн. Тийм болохоор тэгээд манай арай жоохон мэрэгжлийн статус нь тэг заа байх авах тий. Тэш дугаасаа тэгэл бэлтгэл байнгын бэлтгэл тэгэл одоо чинь 7 хоног байлаа гэхэд чинь 5 өдөр ажлын 5 өдөр бэлтгэлээ хийж байгаа л 5 дахь хагасанд нь 2 тоглолцтой. Тэгэл нэгтгэт нь амар ганцхан өдөр. Тэгэл ахаал ингээл 4 өдөр хийгээл. Цаг хугацаа ч амар хурд өнгөрдөг. Голд нөгөө нэг юм хийсэн үйл явц айгу цөөхөн болоход лигэлдэг төсөсгөл. Чөлөө цаг нь унтах юм шиг байна. Чөлөө зүгээр юу гэдэг чи амардаг гэдэг. Тэр ч бүр хараа байгаа юм. 2 дугаар ангисан. 3 дугаар ангисан. 4 дугаар ангисан. 3-т орчихсон тий. 4-т орчихсон. 4-т орчихсон. 4 дугаар ангисан. Нэг анги битэр ч. Хотон зөндөө таарсан гэхдээ салаагүй гэсэн. Анги бол бүлэг хуваагддаг битэр салдгүй. 2 таарсан. Битэрч тэрийг шийдээдсэн байхгүй зүгээр л халаагүй. Нэхэр гэдэг очтой байлаа шүү дээ. Би тийм дургах биш. Ийм дарга байгаагүй. Яагаад ч тэгээд ижлэх өвсөн мэтгүүлсэн тий. Тэгээ хоёулаа хар. Хараас харч гэдэг. Тэгснээ хоёрынх нь өндрөнөөс ойрлоо. Яг адилхан. Яг адилхан тий. Тэгээ ижлэх өвчтэй. Тэр ч хүмүүс ихэрдэг. Тэгээ хоёулаа хөдсөн тий. Амар үлдсэн юм шүү дээ. Харин тий. Хаалгаа юм. Баярлаа. Нэмэдэ гэсэн баярлаа. Тусалсанд нь. Орчтор бороо ороод орчих. Орой хөөтө. Орж ирээд хайр баяртай зээгээд өгч. Хийлгэжсэн. За нүүдэр баясаад идэх юм болдог гараа авчихсан. Баясаад удаатай би гараа авчихсан.
Цавын шүдээ цааш төгсглөө тий. Өөр халууцч малууцчлаа. За хэдэн шүү. Наа хүмүүс ямар хэддэг гэдэг. Би камера хөдлөж өөрчлөж хэддэг шүү дээ. Тэгээд сүүлийн хэдэн зуны нөгөө нэг юуны бичлэг шүү дээ. Хаад гэж байгаа. За эсэндэр болоо та. Тэр миний харчаа. Хөө яг аяа унтчих. Юу гөрдөж байна. Хааны шис асуулт орж ирж шүү дээ. Энд тэгээд тарах 3 толцоо. Тий. Гэтэ мань юу яг өгчсэн яг нэг үр дүн биш ч гэсэн тэгээд багы амар ахиж төвчлээ. Тийм. Тэгээ ер нь бол угаасаа тэгээд юм гэдэг чинь нөгөө хэдэн жил хөдөлмөрлж хагаад найд гоож ирсэн яг ганц жилийн тэгээд аврах авчдаггүй шүү дээ. Тэгээд ахаад тийш үргэлжлүүлж. Тэр нь битгий нэг үйлч юм уу арай. Банкэр хэвчээ шүү дээ. Үүд суучгаал зинжил үүсгэж ямар ч харуулт тийм өмөлд авчиж. Тэн дээр нь яалч өгдөг. Төвчих гэдсэн тэгээд. Би ч барыг очих гээд би ч өө шит гэж бодсон. Яаж байгаа юм бэ? Яг яагаад тэгж яасан гэхээр дотроо амир яаччихлээ дээ зү. Чи дотроо амир өөртөө. Тийм. Тэгээд тэрнээс гадна яг юу бодогдоод тохой гэсэн гэхээр өнгөрсөн жил чинь ингээд хамгийн эрт бос багуудаас хэлбэлхлээ эхлээл тэгэл бүгд л амир хичээгээл хүнд зам байсан л та өнгөрсөн жил. Хэлбэлхлээ амир сайн үр дүн гаргахын төлөө. Тэгэл яг нөгөө нэг гаргасан хөдөлмөрийн үр дүн яг бодож исэн шиг байгаагүй болохоор тэгэл тэрэндээ жоох. Тэгэл яг ингээд бүх юм ингээд дуусчих байгаа болохоор. Тэр хэлэлээ. Тэр гой түүхтэй. Эмхтэй өнөөс болж муудалцуулж байна. Тэр ч хайцгуурыг сар болж молоо. Бараг зуны 3 сар эцтэй. Тийм. Хайцгүй болж молоод 7 дор ангид уу? 8 дор ангид уу? 8 дор. Тэр ихтэй үйл ажиллагаа явуулсан л та. Дараа нь тий. Тэр утсан тэр хойд бас магад эвгүй баян хамт явдаг үйлсэн аа. Эсвэл хамгийн өмнө яасны хэлэхгүй гомдоод тий. Чи л амар тийм амар ядраад дугаа гомдоо шээ. Яац юм аа асуухаар дуурахгүй. Тийм. Чи надад өөрөө ч хэлээгүй шүү дээ. Харин тийм л байсан. Юунаас ч гомцсон ямар ч тодорхойгүй уурдаад магад олон сар болцоо. Тэгээ уугнах хэвлүүлүүлж байна. Арцсан дуудаад. Тэгээ юу болсноо яри. Сэтэтэ заашаа. Угнахаас тухай хэлбэд идэг өө штэ. Замчлаа тэг юм одоо юм. Сайн гэлдэлсэн. Менежер тэр зүүн бол тэгээ ямар ч тийм ойлголт байхгүй зөө. Бүгдээ 6 цагаас бэлтгэн гэдэг ойлголт байхгүй байна. Тэгээд угнах. Тухай чи юу 6-аас тэгэл гадаа шийдэн ярьж байна. Тэр чамаг л өстой нэрэ. Яг л спортод бэлдсэн дээ. Тэгэл тэр болгон ч одоо ингээд ирээдүйд яхад өмнө суулгацсан байгаа юм а би ахиж ирж шал өргөн юм шиг. Угнахын тэр үтгэлэгч мэлдэг гэсэн бас өөр л байсан. Одоо тэгэл бодож байгаа юм чи угнах бидний болчихдохгүй амар гүйлээд идэж тухай үед яагаад сарсан мэдгүй гэжтэй. Тэгээ би яг 50 ч байсан чинь очродохгүй л гэж. Мэн сантэнт зөнгөө залаа. Тухайн үед жоохон сакс тоглолдог тэгээд за чадах юм чинь гэж бодоод ер нь бол нэг бэлтгэл хийдгүүл чадаад байгаа юм чи яах юм гэж боддог байсан. Манай вайсаа л тийм байгаагүй. Зөвхөн 3 сар тэр угнаад гэх бэлтгэл тэгэл бэлтгэл дээр яг юм хийдэг. Би ч урган дэнд дахлагч махлагч худлаадлаа пит үсрэл ласглаа хиймээ гэдэг өөрөө хийхгүй. Баг коуч нэг гэдэг.
Кросндгүй гэл. Багш намайг аваагүй гэл. Тэгээд гарч ирэл. Хэдүүлээ. Ирэл дээр очиж захиас шдэг. Зарим нь бисэдгээ явчихсан. Тэгсэн бисэсийн нэг жоохон хөлөр. Тийм яадаг гэсэн нэг сургуулийн урд ирэнгүүт нь ус хасгаад. Багш нуруу шатгаж идэв тийм. Сэвэстэй нөгөө юу. Эхлээд нэг алдчихж байгаа ш тэр цаа. Эмил өгдөг байж. Хөвөл кроснд гүйсэн чинь зүгээр стечаны гадаа гачаад цасаар үлдээд байдаг. Их жолон тэмцээнийг хаялаа. Тэсэндээ Хажигдаж явсан за сөсвөрийн те. 10 жилдээ. За ер нь бол 12-оос 14 онд ямар ч тэмцээнд хожигдож үздэг шүү дээ. Хамгийн анхны хоёрын тэр нэр тэр юу вэ те? Мөрөдлийн баг дээр. Одоо би нэр тэр гიშгээд авдаг. Тэрнээс ч баг газар болгон догсын болгон хийгээд. тэр юу ягаж тийм санаа гарч. Мэдгүй одоо яаш гэж. Нэгнийх нь уран дээр гიშгснээ тогч мохоо. Тухайн ч нэг тогтдог хөхт байхгүй тийм. Тэгсэн чи одоо юу вэ? Өөрсдөө бүр амар болчихсон шүү дээ хөхт чинь. Тэгтээ тойлоо сэтгсэн байгаа сте. Тогтдог хүн байхгүй бах. За нэг нэгээрээ давхиж чадахгүй мөн. Нийлж байгаа давхиж. Хөөрн нь бол юу? Тэгтээ сонин бид хоёр ингээ яг ижилхэн би хаатай. Тийм ээ шүү дээ. Би ингээд орон дөрөөлөлөд баясаа над дээр гიშгээд өсөө тогтдог байсан. Би баялаад ирсэн явахаар хөрдөө. Тэр өсвөлтийн эвсэл мэт цоо чухал байсан юм шиг юм аа. Бүтгүү ч их юм хийж. Яаж болох. Юу гэдгийг хэлээгүй гэдэг чинь. Тэг хэлээцэн. Их юм хийж. Тэмцэн тэр мөрөдөл ямар баглаа? Ямар тэмцэн байлаа? Нисгээ нийш ингээ мөвчний лавер руу тоглолт тусаад ингэж явж бөнөр хаач. Мөрөдлийн аврах штэ. Мөрөдлийн баг уу? Мөрөдлийн баг. Мөн үү? Мөрөдлийн баг уу кейс айл нэг л. Кейс үү? Гэснээ өглөөний буцаа хаа байсан тэр юунаас лагерсан гэд 10 жилийн хүүхдүүд. Нэгнийхээ лагерын зуны лагерын түлхүүрийг хулгайлуулад 10 жилийн өвөл очиж анжаас төлдөж үг. Тэр чинь нэг давхан халаалтай байсан юм аа. Нэг халаалтай байгаагүй. Сүүлд халаалтай болсон баг шалаасаа л гэсэн. Тийм үү. Тухайд хүн үдмэс дээр бүгд өвлийн күч мөчгдөг юм учраас юм дөнгөрөөд амар хабит байсан байгаа үстэй. Тэгээд зүгээр ханжил. Өглөөний тэмцээтэй. Гойрээд тэгээд яа кейс мэс төрүүлэхэд таслаа. Анх удаа сагсаалт өгдөөл олон улсын тэмцээнд явна гэж. Хүү бас амар ойдгооч. Бөөн тогтвол те. Богонд 5 хоног. Йоо тэр өстэй гоо нэг те. Тэгтээ олон явсан болохоор бас амар гоё байсан те. Бараны төг гэхээс өөр байх. Би нөгөө шавлаа. Тэр үед тавих татдаг байсан. Кейсэн тавих татдаг байсан. Би н орчин гэж нөгөө зохицуулганд нь орсон хил рүү гарчаад зохицуулганд нь буулгаад гүйлгээд нэг нэгээр явчихж бөөндөө явах гэж гүйжснээр дундаас нэг нь малтцгээс тавиад чи ордер нөгөөдөг нь автай. Тэг чи Монгол тамхины хөлт болсон байсан баха. Тэгсэн чи Москвад очсон чи юу вэ зүгээр ихтэй хөр шиг дэлгүүр дотор нь тэ зүгээр тамхитаа сууж идэх гэж. Тухайн KFC орж ирээгүй лөө. Монголд уу? Эцэмс. Бач энэ чи 11 жил. 14. Яг 14 онд. 14 онд. Тэгэхээр яг орж ирсэн. Ирсэн яг орж ирсэн. Нэг твс дээр гарч ирээл бөөнөрөө
10 хэдүүлээ нэг номын сангийн KFC төчтэй өстөрчихсэн. Тэр юу? Завж та орж ирээгүй байсан юм байна. Илгүй байт юм бэ? Үгүй. 14 оны 4 сард ирсэн байхгүй хэдүүлээ. За. Яваад ирсэн. Тэгэхээр KFC байсан. Байсан уу? Байсан байна. KFC гэж мэддэг болчоод би юм бол мэддэг болчоод Оросд очиод банк KFC-тэй ч хоол тарахгүй. Яг Оросд тэ битүү KFC эцчихвэл тий. Үгүй бол. Дараа харангуут заагас өгöd байгаа юм. Булгаас нэг заагсан юм даа. Мафтай ганцаараа явж болохгүй гэл. Мөнгчингийн дөрөв өдөр болоод. Тий. Өгөөд өдөр тортонд яваад. Торт гэж авсан. Дэлгүүр рүү яваад. Ингээ лаарангуйч харагдахгүй юм шиг. Ингээ хэл байхгүй. Скотал рубль калькулятор гэж сурсан. Энэ хэд вэ? Тооны уншин дөрөвдөө сэтэл таамтай гэдэг. Тэгээд өгөөд өдөр 3-4 төлөөр ороод лаар гэдэг. За юу гэж хэлэх вэ? За хэл чадахгүй ч тайлбарлаж. Хөдөлгчөнд дуудаж тэгээд торт авсан гоос тортон дээр ингэ зарчсан. Яа згоолаа. Тэгээд авч ирсэн шүү дээ. Body language аа. Яа. Тэр KFC дөргөж нэг бүрээд өгөх юм уу? Тийм бүрээдүүд байдаг ш. Монголоор тийм. Санаа нэг гэдгээр Өдөөс энийгээд өгдөг гэснээр яг ингэж нэг юм хэлэх гээд байгаа юм шүү. Сайхан түүхвээ Москвагийн ЦСКА-гийн зааланд бид нар ч юм годон тоглолтог бөөн гэдэг тоглоомод тоглож. За хэдүүлээ бөөнд чи гэдэг шүү. Яг орж ирсэн юм чи ингэ. Өөртөө сая өнгөрсөн зуун Таиландд. Тийм. Талаана. За тэрийг гас. Гэтэ та нар боломж бололцоотой бол гоё ингээд найзуудаараа жилдээ нэг ч юм аялаараа заяа. Амар гоё юм тийм. Монголд аялахаас шал өөр. Тийм гоё мэдрэмж байлаа. Монголд бид нар ч ингээд хөдөөмөд амар хаялж байгаа шүү дээ. Яг нэг мэддэг газараа хаашаа ч юу ч болсон ингээд мэдээд ойлголцоод ингэн тэнгуүтэй яг мэдгүй газар ингээд найзуудаар уулзах надад амар гоё. Тийм үгүй. Тийм. Одоо сүүлд нь бодоход гэсэн ой санамжинд үржих дусамж нь тэр чинь арай тод байгаад байгаа хөх тээ. Их бас татан ч юм уу. Татан байсан юм. Хүний натурдөрөл. Өөр яг ч дотноо. Тэр минь мэдрэмж надад амар гоё байсан. Энэ зүүн дахиад явна гэдэг. Ярьсан л гоё юу болох. Нэмээд гэсэн чинь нээс. Авч яваг бай болсон шүү дээ. Нөөдлөө. Одоо чи баясаа гэхээр утгаал. Одоо чи хулан гэхээр дөрүүлээс нэг утга нь алдуулна гэдэг байгаа зү. Энэ баясаагаа харахаар бүр ингэдэг штэ гэл. Өөр битэр хойлохнохтой айгүй гоё яддаг. Чи ихээр би боддгоо байхаа. Тэс хэсэг бас заримийнх нь найз охин мохтод муу нэртэй болсон зах шиг байсан. Чи ирээд иглээ. Гого харин оноо тэрнээс өөр шүү нэмээд шүү гэж. Яг тэр хэсэг гэдэг хүмүүс тэр нэг чиний ойлгоод байгааг ярьж шүү дээ. Чамаг ярихад битэр шал өөр юм ярьж байгаа. Нөгөө авч хаш тэндэг мэндэг ингэж юм буруу юмар биш манай хүн. Тэр амар сайн найзууд л гэж ярьж байгаа нь тэр хүмүүс дэлгэртэй. Сонин манай хүн баясаа гарахаар бүр амар сонин болчихсон. Би тэрийг мэддэг шүү дээ. Би ингээд дагч мууцаад ингээд хөлдгий орсон юм шиг зүгээр ажлын үедээ үн чинь унтаад битгүүр чинь гэр орны зөвлөлд хамт байж байгаа тийм. Чамаг ирсэн чинь сэрснээ явлаа мавдаа гэдэг. Хөлдчихий орсон. Хайц гараа. Үгүй юу маш тооцоо дээ. Одоо барыг сэрэг байгаас тэргүй хөсөрсөн юм баясаа тоо. Өөр нэг ихнэр нэлсэн юм шиг лээ. Хаган бас тэгэж намайг. Чи Монгол явхаа. Шал өөр болдог шүү. Бид нар өөрсдөө анзаардаг юм шиг. Харин тийм. Би болохоор яа чи яриа гэв.
Яаж идэгдэг гэх. Би бас ингээд яаж байгаа юм бол чи ингээд нэг санаа өөр болчтой л гэдэг би одоо ч ойлгохгүй л. Цаадаас чи маань гэдэг бол яриа мэдэнтэй те. Тэ 50 дотор танай суграатай л уулз үзмээр байна. Харин цааш одоо бол цун ирэх хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Тийм. Саралтай л уулзсан те. Суграас баг. 5 жилийн өмнө юм уу? 5 жилийн өмнө хаа. Башаа над руу бичлэгээ болоо би влог эвлүүлж өгдөг гэсэн. Суграас гой залуу. Тэр чин тухай чигээс би бүх юм асууж байгаа хаанда. Тэгээ суграа 55 цаг хөтөлтөд залуу. Ямар ч бодох санах юмгүй хүн нүрээд юм гоё. Тасгал тэгээд бүгд ижлэгээ үлчсэн чи ганцаараа өөр өрөөлтсөн ч юм жаа. Хамгийн амарнд дижээ чин за одоо чи суграа тэгэн шүү гэж ярьж байгаа ш. За гэж яг нөгөөдгөө. Бараг ингээд бүгд ижээг үүсэх суграа ижээг үүсэх. Манай нэсэн тэрэн дээр нь жоохон тоглолцсноо нөгөөд нь удаашаа татад матаад. Хойд тэгэхэд ёо. Хэдэн бичиг нааш цааш нь явуулаад юм гэж тэ. Би нэг бичлэг хийгээд тэгж бичихгүй ч наадах босоогоор нь биш тэнээс нь бичгээд. За гэд нөгөө яг ахаар зураг яг ангийн байж. Оюутан байх үеч юм байна те. Завтай. Би тэгэл бэлтгэлийн наачаал өө юм. Ядаргаатай юм байл. Оюутан байх гэсэн божгоноос уу? Юг Тэнд гайгүй юм. юугаар гэж болох вэ? Байхгүй шүү дээ. Баггүй. Манай хотч яаж яхад юу? Жохон зайтай тийм зэлүүд газар. Ийм юм байхгүй. Эхний жилд сургуулийн кампус гараагүй дээ. Харин одоогоор бол ингээд эрдэнэ тарханд л гэсэн хотууд шиг л байдаг юм шүү дээ. Тэгснэ би өнгөрсөн үн амар Солонгос орсон чинь тэнд байдаг хүмүүс өөрсдөө сүүлж очдог. Харин тийм мэддэг ус. Ажлахтай хоол гэдэг за тийш нэг. Тэгээ одоо монголчууд ганц ингээд машинтай бол ингээд машина бариад тархаарт тэр гэдэг юм байхгүй шүү. Бөө юм бодлоо. Тэр өстө та нар баяраар л уулзаад байдаг чинь тэр л болохоор 1-2 оны ажиллалт нь. Тэр ингээ хүн бас хатвал тагаал идэт байдаг шүү дээ. За одоо юугаа цагаан нэмтэмч ахихнээс нэг. Бамбар өдөрөөс сайцаа. Одоо бид 5 сарын 24-нд төв цэнгэлтэд бутаавна. Эрцгээгээрээ Саах гээд байгаа. тийм. Ер нь бол бид нар амар найз амтай. Манай хүн баясаач уг нь 5 сарын 31-нд найз хүнтэйгээ хамт ирэх байсан. Төрөлч чи тоглолт үзчихье. Ирсэн байгаа. Эртнээстэй. Тийм. Энэ оройстой амар зохицол байна. Зохицтой. Агин ярингаа хоолойд нөхөлөг байсан чи ярихаас илүү баг аман замгүй юм ийцээр байгаа даа. Үгүй тийм. Уг нь эдгээр нөтөл. Уг нь эдгээр хэсэг юм. Хүмүүс юм ярьдаг гэж ойлгоод байна. Ой. Нэвтрүүлэг хийчихсэн өөрөө. Сайн ялтчихлаа. Гэхдээ нэвтрүүлэг гэж байгаа албан ёсны гэдэг юм аа. Би ч ер нь өөрөө мэрэгжлийн студенттэй шүү дээ. Тэгээ контент болохоор ер нь л гар утсаар мэрэгжлийн камераар ер нь бол эвлүүлсэн төрсийг бол контент л гэж юм л. Минийх контент гэхдээ тийм нэвтрүүлэг гэх юм бол ихтгэхийн албан ёсны Студ том. Тэгээ өөрөөхөө студент ингээл камера тавиал гэрэл мэрлээ тавиал ингэх юм бол илүү нэвтрүүлэг болох юм лу. Тим өөрөө яг тийм ажил хийдэг үеж яг өөр төрөд ихээр жоохон сонирхолтой санагдаад тэгээ зөв нэг уц тавиал ингээ биччихвэл. Манай өөр бичлэг яг ингээл
их өөрөөхөр байгаар хийж ижил амар гоё. Тухтай байдаг. Өсмөс өргөцсөн байвал манай өглөө босч ирэл бичлэг ийм их юм бол тэгээд яг босчихсон байл гэж шүү дээ. Өсмөсөө янзлж манлаад юм байхгүй. Тэр тийм болохоор надад амар гоё байдаг. Өсөө засуулж амжуулдаг зарим үед нь засуулттай. Зарим нь ургацсан мөлдөл ургацснаар. Өсөө тухайн үед тийм л байгаа юм чи яг байна. Хүний өөрөө хамаагүй юм хийж чаддаг болохоор хүний хийж байгаа надад амар гоё харагддаг гэсэн. Тэгэл заа. Би хүний өөр нь хийж байгаа бичлэгийг хүн үзэх юм байна да. Гоё хамт хэдвэл гоё юм байна да. Тэгэл хийж өгсөн шүү дээ. Хамгийн их чи юу лээ? Хамгийн ихнийх чинь яаж өглөө? YouTube үү? Тийм энэ контент хоолой гоо хинтээ. их нэртэй. Та хоёр явах хэрэгтэй тийм. Хамгийн анхны 30 дуудаал. Өөр нь хоол хэлж байгаа өөрөө. Тэг би чи бүх угаах юм дээр нүнэ шүү дээ. Ерөнхий үчир суугаад юм байл шүү дээ. Зочноо яаж өрсөн бэ гэсэн чинь. Яг ингээ унтах гад ингээ хажууд гэвчих гарна тэгэл санал тавиад тэгэл нөгөө нь зурж ороод ирэл тэгэл бичлэгээ. Тэрчээс байгууд нь талгаж асуусан. Ажтай явцгаа. Наагаас итгэхэд ер нь Instagram дээр итгэхэд өргөсөн хүн спа ямраа штэ. Минийс гойтдаг. Хамт юм итгэдэг. Урамтай. Тэгсээр байгаа. Зас нэг бичлэг хийж үзтээ мүү гэж бодвол амар өлцсөн заяа. За. Тэр сонноос тэрэг ярьж байна. Instagram дээр анх бичлэгийг болсон шалтгаан. Манай хүн ингээд хоошроо гэдэг хэлсэн заяа. Би нисэх дамддаг ус. Нисгээс ингээд автобусаас ингээд ирж байгаа байхгүй. Бороотой. Яг гэрээс гаргасан чи хайр нь хоошроо чи битээ мэдэрэг хэлсэн. Тэгээ хоо цаах хоошроо тэгээ. Манай хүн хийгээл хэлсэн. Би нисгээс гараад 2 цагт хүчрэл. Өсөж хөгж байгаа юм чи. Тэгэл яармгийн гүрэн дээр буугаар ус би алхачдаг байхгүй. Тэнд буугаар янгот гой таард. Тэгс үлсээ алхсан чи унлаа шүү. Тэгсэн чи наашаа төвчрэлтэй. Манай хүн яваад очие гэдэг. Чи наа Баян голын зогсоол дараа зогсож машин дээр биндээс алгаад очие. Үлсэж хөгж байгаа юм даа очивол. Тэгэл ягаад ч юм за энийг юм бичлэг хийгээд ичээгээл тэгэл нөө үлсэн дээр эзэн ч амар капитал хийсэн. Тэгэл хүмүүс тийм тий хамгийн хоошроо гэсэн юм биш. Намайг гэж гэсэн хоошроо. Тэгэл хийсэн чинь апдейттэй итэл хүн төрсөн юм шиг. Тэгэл манай хүн. Тэгээ ер нь чи ч тэрнээс өмнө тэгэл нэг юм ихлүүл яах вэ гэж яриад тий. Би чи энэ бүр эддэг нэвтрүүлэгч адил коронавигоор бүр гэртээ гэрэл явж камер тавьж хагаад өөрөө хоолоо хийгээд ингээд ийцэн чи өөрөөсөө гэрчлээ. Яг солонгос стайлаар хэлчихсэн байхгүй яг ингээд хийж байгаагаа бичвэл ганцаараа тэр чи коронад угаасаа ганцаараа өргөдсөн юм чи. Тэгэл өөстө камер янз бүрээр тавил гэрэл дээрээс янз бүрээр тавил хийгээл тэгэл за суугаад эцчин өөрөөсөө тэгэл нэг сонир болоод тэр эхлэл байдаг шүү дээ. Би тэгэхээр харин хүн өөрөөсөө л яадаг аахгүй тий. Айл дээр эхэлж бас боломжтой. Тэгэл яг хий гэж бодож байсан юм тэгэл болох юм л. Бид нэг ингээл 10 жилдээ багш машинд амар цугладаг байхгүй. Хонж мондог. Нөө тэр л бас амар их ингээл сургууль авар магаар болонгод баг байрлаад байгаа юм байна. Багшиндаа баярлаад. Тэгээ баясагийн ээж тэр одоо энэрлэн дүрцэн байсан мөн хишгэлэн дүрцэн байсан. Хишгэлэн байхаа. Хоёлаа байсан баха. Баш энэрлэн юм байна. Тий. Ганцаараа байсан гэдэг. Үгүй ээ. Үгүй яг чимбаг явуулдаг. Хоёлаа. Хоёр жоох баясаа өтнөргээ багшиндаа хонох гэсэн чи ээж нь хоёр дүүтэй нь болохгүй гэдгсэн чи манай төрс ахыг манай нөгөө ингэдэг байдаг хөөхгүй. Бас бид эдсэн санаа шүү дээ баа. Бид миний төрс ах юм. Таарч чи найз гэдэг юм. Би найз юм шүү. Тэгсдээ манай ах руу залгасан надад ээжтэй авдаач ончиж мань багшинд олгосон юм. Тэгснэ тэр нь чи бол наадхан загсны суулаад талаад байгаа шүү дээ. Яа ч хончдаг ч бид нар нaan багшинд онжид. Тэгснэ чимбаг ээжтэй оноолонгуудаа бид нар үүсээ. Тийм л амар тий. Манайд сайн хондог өстэй. Амар. Компьютер өгнө
19 ингээд ойролцоо 2 гэртээ нэг км 500 м жүрхгүй нэг хашаагаад авчих юм бол мангар орхон тийм. Тэгж явах чил би юм дээр хонно. Амар хамгийн анхны хонолч тэр чинь. Манай танчих. За тэг гэрт нь орсон чинь өвөө эмээ хөрхөнө авах чинь. Тэгээд өө заац тэгвэл би гэртээ байж гэсэн чинь аав чинь юу яриад байгаа хамт явахгүй юу. Тэгээд би жиж анх хоногч байгаа өдрөө өвөө эмээ чи тарилс юу ч хийж явшаад яг юм. Юу нэгт амар тийм уусаал дотностой. Өвөө эмээ ч гэсэн нэг юм хөвөө юм уу гэж байгаа байхгүй тэгвэл өө миний үг найз үгээл сонин тийм гинтийн ээжэр байгаа пицца хийчих. Гомн жануул дээ яа тэр нэг өндөг шаруулаа талах шаруулал гомн жануулж идэг чинь. Тансаглаж. Тэгээд хаал хийхгүй пицца хийх юм. Тэр үед одоо пицца мэт нэмжил мэдчихдээ сурч ирсэн л үе баг те. Манай чи яж чих нэлээд үнэн юм уу? Сонгон мөнгө нэтгэхгүй. Цагаан сармаар ээж тусдан чэгээд бууз сонгонгоо бууз иддэг байсан шүү дээ. Чэгээд л өө яна одоо юу юм бэ? Гэдгээд одоо хүртэл тэгдэж шүү дээ. Чигээр ч ороод ил өндөг шарж өгөх. Бүднээс ганц идчихээ тийм чи өөрөө очиж тэр хөрөгч уудлаад идэж чадах юм байна уу? Тэгвэл хонгорч тэгдэг байхгүй. Бүх юм гаргаж ирээд тавьчихна ингээд. Гүй яах юм бэ ангууд чи эндээс харж хагаад идэж чадгаа. Бэлэм өөрөө очиж хөрөгч байхгүй. Одоо баясаа масгийн дараад яг гэртээ орж юмшиг шүү дээ. Тэг чигээ тэр юу яадаг вэ? Хажууд ингээд чихвч бүр ингээд тухайч нэг iPod гэдэг нэг шафт мавл гэх юм жижиг юм. Хажууд унтж байгаа зав гэдэг. Чихвчээр хамгийн чанга дээр нь тавьчихсан. Унтаад байгаа шүү дээ хамгийн явэр. Яаж гэдэг вэ? Тэр үед яг тэгжил унтдаг байсан шүү дээ. Өөр чимээ сонсох дургүй байсан юм байна. Уус нэг гэртээ унтахтаа ч гэсэн нэг аав ээж мэж унтаж байгаа юм чинь. Чихвчтэй юм сонсоё гэл тэгэл тэгтээ амар чанга сонсдог л байсан тийм. Ямар ч байна. Гой хамт тоолж монжох гоё шүү дээ. Баясаа маяга төрүүлж унтснаа. Оцоогч найз гэдэг чадалж байгаа. Би нэг шүнжигөө баясаа найз гэдэг чадалдаг гэсэн шүү дээ. Тэр үнийхээ нэрийг хэлээд яг. Аюулт байсан угаастай тэгтээ нэгнийхээ найз өгөөдөө тэгээд баригдахгүй гэж. Энэ хоёр яг өмнө нь юу ярьжсэн чи ямар ч тийм мэддэхгүй байхгүй нэ тэгэл тэр манай онцлаа гэдэг. Тий. Би амар сүртэй юм ярьдгүй л гэсэн баг. За юу гэж ингэж гэл. Тэгээд чат мессеж хүчээдэг тий. Юу гэдэг вэ тий? Чат юу лээ чат лөө. Тэгээд 500 гэжээр шинжэнгөө үнэ. Би танад нэг он гаргаад шампац буудуулсан чи битэр хоёулыг нойр тэгээ тодорхой. Гайсоо. Он гаргачаад бүгд уулзсан тий. Он гаргалын одоо котогтдаг. Яа. Коток дээрээс хоёлаа лаадаг байсан шүү дээ. Өнждөг байсан. Коток дээрээс амар тоолдог. Тэгэл сүүлдээ мөнгө өгөө болол хүмүүс дуудаж оруулдаг. Гонхож болгож байгаа тий. Хоёулыг ч дуудаад тэрийг оруулаарай гэж битээр хайж олж оруулдаг. Тэгээ шүн мөн нэгэд өчтдөг байсан шүү дээ. Он гарангууд. Ер нь бол спортод бид амар хайртайсэн. Волейбол, чичин гандуул тий. Шилдэг хаалгач малгач тий. Гүш гандуул төрч хоёр шилдэг тавтлагчлаа. Хөл бөмбөг шилдэг. Тийм шүү. Хөл бөмбөг тоглоно. Хоёулаа ч бас хөл бөмбөг юу нэг клуб дээсэн шүү. Юу авцсан шүү дээ тий. Улсын аврагаас хөл медаль авцсан шүү. Тэндээс ч би улсын шилдэг хаалгач болчихсон. Тийм шүү. Талигаас нэг валжин намгаа ярьж тайлбарлаа тасна. Тэр үдээс л огшдгол бас тийм. Ер нь ихтэй нэг амар их спортлоо гэж тий. Сүүлдээ би чи зингэд бүж юу тийм манай хүн хадаад ордероо авчихсан наач ганцаараа. Урлагийн өсөлгөө хөтөлж мөдөлцөө сургуулийн дамжтай байгаа намайг хөтлүүлнэ гэж урлагийн өсөлгөө хоёулаа чинь чи төгөлдөр ордгийг гэж аа ёо юм саагаад хөтөлж мөдөлснөө шүлэг мөдөг дундуур нь уншиж ч гинөө. Чигтээс нэг шүлэг уншаад идэг гэсэн юм аа тий. Хайсаа. Тэр одоо бүгдэнд наачгүй шүү дээ. Ингэж чи угаасаа бүр багасаа төгөлдөр өрний юм дэвдэг ус шүү дээ. Гүү шүү дээ. За би дуудлаар байдаг. Багасаа биш тань. Мэн сар л явсан шүү дээ. Тийм. Тэр нэг сагсаа тоглохоо болгоод хуруучин гэмтсэн сагсаа тоглохоо болгоод өгөн төгөлдөр өөр тоглох юм сонирхолтой.
Амар мондог багштай очижсэн маа гүн. Аюу шүү. Тэгээ намайг би ч сар дотор нот мэдхгүй би харж ажилладаг байсан гоо. Тэгээ жалам хармаар ч амар наач тоглолтод оруулна. Тэгсэн чинь намайг ирсэн наавж ир тоглолцсон. Надад хөөхтөхөөс аксыг боловч. Хуран тулахад л наач ажилладаг болно шүү дээ. Тэгэл би хөөхтгөл би сагсаад тоглоно. Гэтэ тэгээд сагсаад гарч ирсэн. Тэгээд хоёулыг хэлгээл явуулчихсан шүү дээ. Тэгээс болохгүй л байсан. Цаашаага тэгэж ямар шууд маргааш нь нөлөөлөх гээд далийг нөлөөлөх гээд байгаа ш. Тэгэхээр энийх нь тоглолт моголтонд оруулах гэнгүүт одоо яг нэг та нарын мэрэгжлийн стат шиг л хариуцлага тайл байх гэдэг юм шүү. Тэгэл тоглолт моголтонд оруулна одоо ингээд хуруугаар юм болвол бомб тоглох юм болвол тэгэл гүгэл. Тэгж л. Тэгэл сагсаа сонгосон чинь харин сүлдээ сагсаа сонгосон шүү дээ. Харин урлагаар гэдэг чинь сүүл ингээд өөрөө хаана явж байгааг юм гэдэг. та нар ч бас багштай хамт юу яагаад бас чаналт баримт ороод л тэр нэг зингээд үчгэн. Тэгээ урлагийн үсгээр бүжгэлсэн бүжгэрээ бүр хитрхи амар яатсан те. Цэцээгүн гэдэг нэг тийм тэмцээн мэдгүй юуны нөө дүүргийн ордон амар их бүжгэлж тэмцээнд ороод медаль сэтэл аваад л гэсэн. Юм лаатай байсан юм л гэж авсан. За дуусгараа. За. Эсвэл баясаа дуусгах. За тэгээ дуусгах юм. Ярьж хоол хийсэнд баярлалаа. Тэгээд угаасаа тамирчин өмнөх нь үзнээс тэгээд угаасаа салбарын хүмүүс юмд оруулаад ярьуулчих واخ уу. Тэр юмнуудыг тэндээс үучих би тэгээд эддэг болохоор нэг тэр мөрийг асууж яасангуу тэгээд сайхан эдэлээлээ. Тэгээд ирж осон баярлаа. Одоо тэр таныг сайхан баядаа гэж. бай шүү. Найзаад сурж оролцсон баярлалаа. Хоол гоё ялаа таалагдлаа. Та зэрэг нэг анзарч ивэл сүүлийн үед би нэг диксийн бодолтой байнг ингээд ирэл бичлэгээ хийгээд байгаа шүү дээ. Тэгээ би нэг хямдхан олон хувцастай байснаас жоохон чанартай нэг хитгэн байвал дээр гэж боддог болохоор тэгээд өөдтөл нөмсөн байж магадгүй. Тэгээд Дикс манай Монгол аль бис нэртэйгээр орж ирээд Улаанбаатарын 3 давхарт байгаа. Би тэгээд за ойрын хэдэн жил найз дөрөөсөө бэлэг мэлэг өгөөг юм чигээд өнөөдөр Дикстэйг очиж уулзаад өнөөдрийн нэвтрүүлэгт маань хамтарч ажиллахаар болсон. Тиймээс чамд бэлэг өгнө. За ингээд. За баярлаа. Ойрт найзтай олон жил бодоод ирсэн ч уулзаад дөрөөсөө бэлэг мэлэг өгөөг юм бэлэг уулзаад ингээд жилдээ нэг уулзсан юм байгаа. Болоогүй. Энэ бэлэг бол барыг жил чамайг хүлээж байгаа. Чи наадах ч юм бол харин чи надад жоохон чи нэг ураад хүмүүст харуулсан ч болно. Тэгээд найзуудтайгаа санаал харж байгаарай гэдэг. Одоо нөгөө нэг манай чин хэдүүлгийнхэн талент авахсан зэрэг байна шүү дээ. Яг нэг компьютерын юм дээр тавьсан байдаг. Орсон юм болгоо юу вэ чинь барыг найзны чин зураг байхгүй байна. Найзны чин зураг. Батал студ дээр нэг ингэж жаастай байж л. Оо. Энэ бол өстэй гоё болсон ч тий. Гоё юм дээ. Монголд байгаа би хүртэл хаяа самтгаа хараад байгаа. Вау. Таамаа шалтан ч яж шиг гоё гас. Энэ амар гоё зүг санаа байсан мөлий тий. Бамбар яриад яг тэгээд хэрэг нь гаргасан ч юм. Тэгэхээр тэгээд 50 дэвч тавиараа гэдэг. Яа баярлаа. За тэгээд намайг би нэг саб мап дарахгүйсэн чи яах вэ гэсэн чи хүмүүс саб дараач гэж хэлээч гэлээ. Тэгээд та нар хааштай үзэж байгаа юм чинь гоё дараад үзээрэй. Та нараас юу ч унахгүй учраас тэгээд зүгээр л дарчаарай гэж. Тэгээд ер нь дарахгүй байсан ч яах вэ тэгш. Үзчихлээ гэдэг. Гэтэ үзэж байгаа юм шиг яах дарчихгүй. За бай бай.